2013 оны 10 сарын 24-ний өдөр Түргэн тусламжийн 119 дугаарын утсанд нэгэн дуудлага ирсэн. Дуудлага өгсөн хүн хэлэхдээ охины минь царайны өнгө өөрчлөгдөд амьсгалахгүй байна. Хурдан ирээч гэж гуйж байсан. Эмэгтэй тайлбарлахдаа охин минь усанд орж байхдаа халтарч унснаасаа болоод ванта усанд живчглээ гэж хэлсэн. Дуудлагын дагуу очисон багийнхан охиныг нь шуурхай эмнэлэгт хүргэж өгсөн боловч охин нэгэнд амьсгал хураасан байсан байна. Ингээд охины оршуулах ёслол болсон бөгөөд оршуулах ёслолын яг дараа нь охины ээж дээр мөрдөгчд очисон ба түүний ээжийг нь бусдын биед хохирол учруулсан хэрэгээр баривчилдаг. Ээжийг нь баривчилсан учраас эргэн тойрныхонд хүмүүс эсэргүүцэж эхэлсэн. Яг тэр үед хэргийг дааж авч байсан мөрдөгч энэ талаар тайлбарлахдаа тэр үед яг л гал гарсан айлын галыг унтраах гэж үзэж байгаатай л адил байсан. Хүүхэд нь нас орчихсон. Өөрөө маш их цочирдснаасаа болоод эмчилгээ хүртэл хийлгээд гарч ирсэн хүнийг баривчлалаа гэж эргэн тойрныхын хүмүүс бухимдаж биднийг маш ихээр буруутгаж байсан гэж ярьжсэн байна. Тэгвэл охины ээж яг ямар хүн байсан болоод хүмүүс ингэдлээ өмөрч байсан юм бол? Үнэн дээр Арины төрсөн ээж биш байсан. Арин гэдэг нь тус охины жинхэнэ нэр биш шүү. Арины аавтаа албан ёсоор хурмаа хийсэн болохоор Арины асран хамгаалагч нь гэж явдаг байсан юм байна. Эргэн тойрныхонд хүмүүсийг харахад Аринтай маш дотн харилцаатай, ер нь бол маш сайн ээж байсан гин. Арины хойд ээж гэгдэх тус эмэгтэй хэрэг болсон өдрийн талаарх процессыг маш сайн санаж байна гэж мөрдөгчдөд хэлсэн. Тэр өдөр юу болсон талаар эмэгтэй ярихдаа 2013 оны 10 сарын 24-ний өдөр Арины ангиараа зугаалгаар явах өдөр байсан. Арин энэ өдрийг маш ихээр хүлээж байсан. Яагаад гэвэл хэдхэн өдрийн дараа манайх нүүх байсан учраас ангийнхаа найзуудтай хамт явах сүүлийн зугаалганд байсан юм. Би түүнд хоол болон жигнэмэг уух зүйл бэлдээд зүнхэнд нь хийгээд охиноос хэрээсэн. Гэтэл охин маань ээжээ миний толгой эргээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Арины багш руу залгаад охины минь биеийн байдал муу байна гэж хэлэхэд Арины багш нь Ариныг зугаалганд явуулах хэрэггүй гэж хэлсэн. Ингээд багштай нь ярилцаж тохирчхоод байж байтал хэсэг хугацааны дараа охин маань хагас биеийн ваннд ормоор байна гэж хэлсэн гэж мөрдөгчдөд тайлбарласан байна. Хагас биеийн ванн гэдэг нь хүүснээс доош биеийн хэсгээрээ биеийн температураас арай илүү өндөр хэмийн усанд орохыг хэлдэг юм байна. Охиныхаа хүсэлтийн дагуу ваннанд суулгаад охиноо ваннанд сууж байх хооронд нь нүх бэлтгэлээ хийж ацаа бараагаа зэгцэлж дуусаад угаалгын өрөө рүү ороход охин нь аль хэдийн ваннанд унаад живсэн байдалтай байсан. Шууд охиндоо хиймэл амьсгал хийж зүрхний массаж хүртэл хийсэн боловч ямар ч нөлөө байгаагүй. Тэгээд 119 рүү залгаж дуудлага өгсөн бөгөөд үүнийхээ дараач гисэн 119-ийн Түргэн тусламжийн ажилтны зааврын дагуу хиймэл амьсгал хийж бас зүрхний массаж хийсэн гэж мэдүүлсэн байна. Гэвч мөрдөгчд түүний ярианд итгээгүй. Яагаад гэвэл охины амьсгал хураасан угаалгын өрөөнөөс хачирхалтай зүйл илэрсэн. Энэ талаар тусархийг дааж авч мөрдөж байсан мөрдөгч ярихдаа нилээд эргэлзээтэй хэрэг байсан. Хүүхэд байнанд амьсгал хураасан гэж дуудлага өгсөн ч угаалгын өрөөний шалыг цэвэрлчихсэн юм шиг маш цэвэрхэн байсан. Тэгэд мөрдөгчд юуны магад гээд хэргийн газрын зургийг авч шалгасан бөгөөд шалан дээрээс нь цусны урвал илэрсэн. Ингээд охины хойд ээжийн хөл болон гарыг нь бас шалгаж үзэхэд хөлийн хуруунд хөхөрсөн байсан. Тэрээр үүнийгээ өсгийдэг гутлан өмссөн чинь хөхөрсөн гэж тайлбарлсан. Мөрдөгчд охины хойд ээжийг сэжиглэх баттай нотлохоо байсан бөгөөд энэ нь задлан шинжилгээний хариу байсан. Арины хойд ээж Ариныг живж амьсгал хураасан гэж мэдүүлэг өгсөн. Гэвч задлан шинжилгээгээр ус залхилсан уулмөр байгаагүй бөгөөд охин усанд живснээс болж амьсгал хураагаагүй гэх хариу гарсан. Харин задлан шинжилгээний хариугаар охины баруун шүд мултарсан буюу суларсан. Толгойнхоо хид хідэн газар арьсанд ороод цус алдалттай. Хоёр талын 24 хавирганых нь 16 хавирга нь хугарсан. Хавирга хугарсны улмаас хоёр уушгин цоорсон байдалтай байсан. Бяцхан охины жижигхэн биед хатмаар их бэртэл гэмтэл илэрсэн байна. Мөрдөгчд хойд ээжээс нь үргэлжлүүлэн байцаалтаа авсаар байсан. Түүнээс өмнө нь ярьсан мэдүүлгүүдээс чинь буруу ярьсан зүйл ч юм уу, үлдээсэн зүйл байгаа юу гэж асуухад тэрээр гинэд өмнө нь ярьж байгаагүй зүйлсүүдээ ярьж эхэлсэн. Охины хойд ээж ярихдаа охин минь тэр өдөр худлаа илээд байсан болохоор би хөлөөрөө хажуу хавирга руу нөшгөлсөн. Арийн ээжээ би үнэхээр хулгайлаагүй штэ гэд над руу хараад гуйж байсан. Яг тэр үед нь нүдэнд харагдсан зүйлээрээ би түүнийг зогсон байхаа гэж мэдүүлгээ өөрчилж эхэлсэн байна. Тэгэд яг энэ үеэр нь Арины ааваас нь дуудлага ирсэн гин. Болсон явдлын талаар хэрвээ ярил түүний санаа зовх байхаа гэж бодоод Ариныг зугаалгандаа явсан, гэртээ байхгүй байна гэж худал хэлсэн гинэ. Тэрээр үргэлжлүүлэн ярихдаа тэгээд 20-30 минутын дараа Арийн өрөөнөөсөө гарч ирээд
Ээжээ намайг уучлаарай, дахиж тийхгүй. Би зугаалахаар явмаар байна гэж хэлсэн. Энэ үед Арины царай аль хэдийн цусгүй болж цонхийсэн байсан гин. Гэтэл хойд ээж гэгдэх энэ эмэгтэй охины үгийг сонсож дуусаад дахиад хөлөөрөө хөшгөлөд зодож эхэлсэн байгаа юм. Яагаад гэвэл уучлаарай гэдэг үг нь зугаалахаар явмаар байна гэдэг үгтэй адилхан сонсогдсон гэж тайлбарласан. Тэгээд охин шалан дээр өвдөглөж суугаад уйлсаар байсан. Энэ үед хойд ээжд нь ийм бодол төрсөн гин. Охины бие хухарсан байгаа юм чинь ваанд оруулж халуун бүлийн усанд суулгая гэж бодсон. Тэгээд л ийм золгүй хэрэг болчихлоо гэж тайлбарласан байна. Мөрдөгчд түүний энэ үгсийг сонсоод түүнээс хүүхдийн биеийн байдлыг мэдсээр байж үгсэн ч хамаагүйгээд орхисон хэрэг биш үү гэж асуухад тэрээр байж боломгүй юм аа. Хүүхдээ үгсэн ч яадаг юм гэж боддог ээж энэ хорвоод байдаг гэж үү гэж хариулсан байна. Мөрдөгчд үргэлжлүүлэн гэхдээ охиныг хүнөөх бодлого байсан юм бол яагаад 16 хавирга нь хугарсан байгаа юм бэ гэж асуухад их хүн яаж хүүхдээ алъя гэж 16 хавиргын хуглаа зогсож байх вэ? Гэхдээ яалтчгүй би хөлөөрөө хүчтэй хөшгөлсөн нь үнэ ингэж хариулсан байсан. Мөрдөгчд тус хэргийг үргэлжлүүлэн мөрцөөр байсан бөгөөд мөрлөгийн явцад охиныг хүчирхийлэлд байсныг нотлохоо олсон. Энэ нь юу вэ гэхээр хүүхдийн эмнэлгийн бүртгэл байсан бөгөөд хүчирхийллийн бусад кейсүүдийг нь олж илрүүлсэн. Хэрэг гарахаас 1 жилийн өмнөх охины хөлийн рентген зураг. Зурагны хариу нь гуйны ясны хугарал байсан. Энэ үед охины хойд ээж гэгдэх тус эмэгтэй охин дуулангийнхаа шатаар гүйж байгаад унаад ийм болсон гэж тэмдэглүүлсэн байсан. Яг энэ үед бас охин 2 дугаар зэргийн түлхэгдэлтэй гэж имлэгт очиж байсан нь тэмдэглээстэй байсан. Охины 2 гар хөл нь түлхэгдэлтэй байсан бөгөөд арьс шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх хэмжээний аюултай шарах байсан гин. Энэ үед охины хойд ээж нь хүүхдийн аав халуун ус хийж тавьсан байсныг мэдлгүй охин өөрөө очиод халуун усанд түлэгдчихсэн ингэж тэмдэглүүлсэн байсан. Мөрдөгчд охины хойд ээжээс энэ талаар асуухад зугаалганд явсан өдөр нь л би түүнд гар хүрсэн. Гэхдээ энэ хугарал болон түлэгдэлт нь бол надад ямар ч хамаагүй. Надтай ерөөсөө холбоотой асуудал бишээ гэж тайлбарласан. Ингээд мөрдөгчд түүнийг охинд хүчирхийлэл үйлдэж ухалд хүргэсэн хэргээр прокурорт шилжүүлсэн. Энэ хэргийн талаар маш нухацтай бодож байсан хүмүүсийн нэг бол тэр үед хэрэг дээр ажиллаж байсан өмгөөлөгч Пак Янху юм. Тэрээр энэ хэргийн талаар ярихдаа амь насаа алдах хэмжээний хүчирхийлэл үйлдэгдсэн хэрэг байсан бөгөөд хариу нь маш аимшигтай байсан. Тиймээс маш ноцтой хэрэг гэж бодоод үүнийг хуулийн хүрээнд дахин нягтлах шаардлагатай гэж үзэж байсан гэж ярьсан. Охины хойд ээж гэгдэх эмэгтэй охиныг зодсноос болоод охин амь насаа алдсан. Тэгвэл энэ нь хүн амны хэрэгт тооцогдох уу? Та бүхэн юу гэж бодож байна? Тэр үед иймэрхүү хэрэг нь заавал хүн амны хэрэгт тооцогддоггүй байсан гин. Энэ талаар өмгөөлөгч тайлбарлахдаа хэргийг санаатай үйлцэн хэсэг нь чухал байдаг. Санаатай үйлцэн бол хүн амны хэрэг гэж үздэг бөгөөд санаатай үйлцнийг батлах нотлохоогүй бол хүн амны хэрэг гэж үзэх боломжгүй байдаг. Тиймээс гэмтсний улмаас эсвэл хүчирхийлэлд өртснөөс амьсгал хураасан гэж үзэхээ зур харахгүй. Хэрвээ ингэж үзсэн тохиолдолд хэрэг хүн амны хэрэгт тооцогддоггүй, хэрэгтэн маш хөнгөн ял аваад өнгөрдөг гэж тайлбарласан байна. Тэгэхээр энэ хэргийн хамгийн том асуудал нь хэргийг санаатай үйлцэн хэсгийг нь тодруулах байсан. Гэхдээ түүнийг санаатай үйлцэн гэдгийг нотлох маш хэцүү. Яагад гэвэл хүүхдүүд хүйтэн зэвсэг хэрэглээгүй, хүчирхийлэлд өртөж амьсгал хураасан хүүхдүүдийн хэрэгүүдийг нь үзэх юм бол хүн амны хэрэг тооцогдож байсан удаа нэгч байгаагүй. Шалтгаан нь ердөө л гэрч байхгүй, ямар нэгэн камер байхгүй, мөн хохирогчийн үгийг нь сонсох боломжгүй учраас мэдээж хэрэгтэн өөрийгөө өмөөрсөн мэдүүлэг өгнө. Тиймээс тэр үед хүчирхийлэлд өртөж амьсгал хураасан хүүхдүүдийн хэрэг хүчирхийлэлд өртснөөс амьсгал хураасан гэдэг л зүйл ангиар хаагддаг байсан юм байна. Үүнтэй адил тэр үед камер байгаагүй, ямар нэгэн гэрч байгаагүй, мөн хохирогч охины яриаг сонсох боломжгүй. Зөвхөн хойд ээж гэгдэх энэ эмэгтэйн үгийг л сонсох боломжтой байсан. Тийм болохоор энэ эмэгтэйг яг болсон процессыг яг үнэн боддоор нь ярихад хүргэх шаардлагатай болж байсан. Гэхдээ хичнээн байцаасан ч хойд ээж гэгдэх энэ эмэгтэй охинд гар хүрсэн нь үнэн. Гэхдээ амьд нь хүрэх санаа байгаагүй. Мөн охин өөрт нь зодуулснаасаа болж амьсгал хураагаагүй, байнанд живж золгүй байдлаар амиа алдсан гэж мэдүүлсээр байсан. Мөрдөгчд болон өмгөөлөгчдийн үзэж байснаар бол 35 минут хүчирхийлэл үйлдэгдсэн байсан. Охины нүүр царай тийм ноцтой болсон байхад дахин хүчирхийлэл үйлдсэнийг нь харвал амь насанд нь хүрэх бодлогүй байсан гэж үзэх боломжгүй гэж үзэж байсан. Ингээд прокурорын зүгээс хүчээр хойд ээжийг нь хүн амны хэрэгт буруутгаж эхэлсэн. Энэ хэргийг хүн амны хэрэг гэж үзэж түнд ял оноох уу юу гэдэг дээр хуулийн хүрээнд маш ширүүхэн маргаан үсэж байсан. Тэгээд Пак прокуророор ахлуулсан багийнхан
Хэлийн чанддах хүүхдийн хүчирхийллийн төвөөс яг адил хэрэгүүдийн бодит жишээнүүдийг шалгаж мөн охины задлан шимжилгээнд оролцсон туслах хэмжээ мэдүүлгээр хүн амны хэргийг нотлох баримт болох баримтуудтай хавсархан шүүхэд өгсөн юм байна. Ингээд хэргийн анхан шатны шүүх хурал болсон яг энэ үеэр хойд ээж гэгдэх өнөө эмэгтэй амьд нь хүрэх бодлого байсан гэж мэдүүлсээр байсан. Харин мөрдөгчөд түүний хойд ээжийг нь цаазаар авах хүсэлд гаргаж байсан юм байна. Ингээд шүүх хурал үргэлжилсээр анхан шатны шүүх хурлын хариу гарсан ба хойд ээж нь хүн амны хэрэг үйлдээгүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан байна. Охин үхлийн гэмтэл авсан учраас амьсгал хураасан гэдгийг нь л хүлээн зөвшөөрч хойд ээж гэгдэх тус эмэгтэйд 15 жилийн хорих ял өгсөн. Хүн амны хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа гол шалтгаанууд нь бол нэгдүгээрт шүүгтэгч хүн амны хэрэгтэн биш гэж байнга нисасар байгаа бөгөөд ердөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хоёрдугаарт гэнэт амь насанд нь хүрэх санаа төрсөн гэж үзэх нөхцөл байхгүй. Гуравдугаарт хүүдэн зэвсэг хэрэглээгүй. Дөрөвт толгой болон биед нь гар хүрсэн арга нь өөр байсан гэх шалтгаануудаас болон шүүх ийм шийдвэр гаргасан юм байна. Гэвч цохиод амь насанд нь хүрсэн гэж байхад яагаад хүн амны хэрэг биш гэж үзээд байгаа юм бэ гэд прокурорын зүгээс дахин давж заалтсан. Энэ үед охины хойд ээж гэгдэх эмэгтэй мөн тэдний эсрэг давж заалтаж байсан. Ингээд пак мөрдөгч энэ эргийн талаар дахин эхнээс нь нэгтэлж үзэхэр болсон. Тэр үед гарсан задлан шинжилгээний дүн охины ээжийн мэдүүлгийг сонсохоос өмнө гарсан. Тиймээс тэр эмэгтэй мэдүүлгээ тэр задлан шинжилгээний дүнтэй тааруулж ярьсан байх магадлалтай гэж үзсэн. Тиймээс яг одоо задлан шинжилгээний хариуг дахин нэгд нухацтай шалгаад үзье гэж бодсон байна. Прокурорын зүгээс задлан шинжилгээний хариуг дахин үнэлэх хүсэл гаргасан. Ингээд дахин үнэлэхээр болсон ба дахин үнэлгээг шүүх эмнэлгийн эрдэмтэн профессор И Жомбын хариуцсан хийсэн. Энэ хүн анх энэ хэргийн агуулгыг нь хараад маш их гайхаж байсан гэн. Тэрээр энэ талаар ярихдаа хүүхдийн бүхс рүү маш хүчтэй зогсон байсан. Хүчтэй зохиод байвал цус гарна үсттэй. Бас аль нэг газараа зохиод гэмтэх юм бол хэсэг хугацааны дараа идэгрээд буцаад л хивэндээ ордог. Гэтэл хүүхдийн бүхсний нэг талд суудлын бүрээсний хэлбэртэй тийм хэв гарчсан цагаарсан байдалтай байсан. Тэрийг хэрэг зогсон болоод үүссэн байх вэ? Өдий болтол олон удаа задуулж хүчирхээлэлд өрсөн хүүхдүүдийг харж байсан ч ингэж задуулсан хүүхдийг анх удаа л харсан гэж ярьсан байна. Ингээд задлан шинжилгээний хариуг дахин үнэлсэний үндсэн дээр хүчирхээлэл олон удаагийн давтамжтай байсан гэж үзсэн. Мөн хавирганы хугарал болон уушгины цоорлоос гадна зүрхний гэмтэлтэй гих нэмэлт гэмтэл илэрсэн. Охины хойд ээжийг гэмт хэрэгтэн гэж үзээгүй шалтгаануудын дөрөвдөгт нь толгой болон биед нь гар хүрсэн арга нь өөр байсан гэж үзсэн байсан. Тэгвэл уушгинаас гадна зүрх хүртэл гэмтэлтэй байгаа нь хөлөөрөө биелүү нөшгөлсөн нь толгой руу зохихтой адил үхэл түргэх хэмжээний аюултай өшгөлөлт байсан гэж үзсэн юм байна. Мөн энэ талаар шүүх эмнэлгийн эрдэмтэн профессор И Жомбын тайлбарлагтаа охины царай тэр үед яалтчгүй хуваа цайсан хөхөрсөн л байх ёстой. Яагад гэвэл зүрх нь гэмтсэн учраас хүчил дөрвч авч чадахгүй байсан байгаа. Тэгээд царай нь хөхрөөд хөхөнгөтэй болоод ирвэл бие нь муудаж байгааг шууд хараад мэднэ штэ. Энэ хүүхэд нэг л биш болчихлоо гэд хин ч байсан шууд л хараад мэднэ гэж ярьсан байна. Ингээд удалгүй давж заалтах шүүх хурал болсон ба уг шүүх хурал дээр дахин нэг нотлох баримт дэлгэгдсэн. Мөрдөгчөд охины хойд ээжийн утаснаас устгагдсан байсан аудио бичлэгийг нь олж илрүүлсэн. Энэ бичлэгэнд хүүхдийн дуу хоолой бичигдсэн байсан. Охины хойд ээжийн утаснаас олдсон аудио бичлэгийг бүгдээрээ хамт сонсцгоё. 저가 수학 시험지를 받아서 선생님께 받아서 점수를 봤는데 90점이어서 실수를 2개 해서 엄마한테 혼이 날까봐 틀리는 문제를 말도 빨리 못해. 틀린 문제를 고쳤습니다. 이번에는 절대로 거짓말 안 하겠습니다. 잘못했습니다. 시험지 고치는 것만 거짓말 안 하면 되나 보지? 아니, 또 뭐 잘못해서 혼이 났을까? 아빠나 다른 사람이 왜 다쳤냐고 물어보면 책상에 부딪혔거나 엄마에게 혼났다는 말은 절대로 하면 안 돼요. Энэ бичлэг хүүхэд хүчирхээлэлд байсаар ирснийг батлах тодорхой нотлогоо болсон. Гэхдээ энэ нь яагаад аудио бичлэг болоод хадгалагччихсан байгаа юм бол мэрэгжилтнүүдийн таамагласнаар хүүхдийг чи өмнө нь ч гэсэн ингэж байсан гэж дарамтлах хэрэгсэл байсан гэж үзсэн. Анхан шатны шүүх хурлын хариугаар
охины хойд их гэх эмэгтэй хүн амны хэрэгт буруугүй. Зөвхөн гэмтэл авснаас охин амьсгал хураасан гэдгийг хүлээн зөвшөөрч түүнд 15 жилийн хорих ял өгсөн. Тэгвэл хоёр дахь буюу давд заалдах шатны шүүх хурлын хариу 3 жилээр илүү буюу 18 жилийн хорих ялыг түүнд өгсөн юм байна. Мөн анхан шатны шүүх хурал дээр хүүхэд гэмтэл авснаас л амьсгал хураасан гэсэн дүгнэлт гарч байсан шүү дээ. Тэгвэл давд заалдах шатны шүүх хурал дээр охины хойд ээж гэмт хэрэгтэн болох нь тогтоогдсон байна. Шүүгдэгчийн буюу охины хойд ээжийн давд заалдах гомдлоос татгалзаж шийдвэрийг хэвээр нь үлдээсэн. Ингээд 2013 онд болж байсан Чилког, Сөүл болон Улсанд болсон хүчирхийллийн улмаас нас барсан хүүхдүүдийн хэрэг томорч гарч ирсэн. Үүний дараагаас хүүхдийн хүчирхийллийн шийдвэрлэлийн тусгай хууль хэрэгжиж эхэлсэн. Тусгай хууль хэрэгжиж эхэлсэний дараа хүүхдийн хүчирхийлэл үйлдвэл 5 жилээс эхлүүлэн бүх насаар нь хорих ял ноогдуулах хууль батлагдсан. Аринд тохиолдож буй хэргийг хэн нэгэн анзаарсан бол анзаараад ямар нэгэн арга хэмжээ авсан бол Арын тэр өдөр тэгтлээ их явахыг хүсэж байсан сургуулийнхаа зугаалганд ангийнхан хүүхдүүдтэй хамт явж чадах байсан.